би аягүй сайхан сэтгэлтэй тэгсэн мөрчлөө хүмүүс дандаа миний сайхан сэтгэлийг ашигладаг. Тэгээд зүгээр л тэр хүмүүст би зүгээр л үгүй гэж хэлж чаддаггүй. Яагаад гэх юм бол ингээд би үгүй гэд хэлчих юм бол тэр байдал нь намайг хинч биш болгочих юм шиг санагдаад магадгүй үгүй гэж хэлчих юм бол тэр хүмүүсийг гомдоочих юм шиг санагдаад би ерөөсөө үгүй гэж хэлж чаддаггүй. Тийм учраас яг би зүгээр л бүгдийг нь ингээд зөвшөөрчдөг. Чи сайхан сэтгэлтэйдээ биш, харин чи зүгээр л хин нэгэн хүнд таалагдах амар их хүсэлтэй гэсэн үг. Зүгээр л маш их хүсэлтэй байгаа учраас чи өөрийнхөө хэрэгцээгнээс илүү бусдын хэрэгцээг нин тэр хүнд тавьж байгаа. Хэрвээ чи сайхан сэтгэлтэй байсан бол магадгүй тэдгээр хүмүүст туслагаасаа өмнө өөртөө туслах байсан. Тэдгээр хүмүүст тусалж тусламж хэрэгцээ, шаардлага тийм мэдрүүлж үзүүлэхээс өмнө өөрөө өөрийнхөө одоо баундари боёо өөрөө өөрийнхөө зарчмаар өөрөө өөрийгөө хамгаалах байсан. Хамгийн түрүүнд өөрийнхөө юу хүсэж байгааг хийх байсан. Хамгийн түрүүнд өөрийнхөө яг юу бодож байгааг, юуны төлөө юуг зорж байгааг, мөн юуг мэдэрч байгааг өөрийнхөө мэдрэмжээ даах байсан. Тэгтэл тэрийгээ дараад бусад хүмүүсийн хэрэгцээг амар өндөрт тавьчлаа гэж бодъё. Тэгвэл тэр сайхан сэтгэл мөн үү? Энэ бол зүгээр л тэр хүмүүст таалагдах гэсэн шалтгаан. Би бүр ингээл амар завгүй тэгсэн чинь ингээ манай найз ингээ ирж байгаа. Би ингээд найзаагаа заавал ингээ тосч авахгүй болохгүй. Яагаад гэх юм бол ингээд би завгүй ч гэсэн манай найз надад гомдчихно. Би амар их ядарч гин. Гэхдээ ингээ би заавал очих хэвээр. Тэр хүн үнэхээр их ядарч штэ. Тэр хүн заавал очих шаардлагатай биш байхгүй. Хэрвээ тэр хүний найз нь л юм бол тэр хүнийг ойлгох хэвээр тийм үстэй. Тэгж яхад одоо тэр хүнийг ойлгохгүй байх юм бол тэр хүний найз гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л хаашаа бүх зүйлэнд нь yes тийм чи заавал намайг ирж аваарай. Чи заавал надад хоол хийж өгөөрэй. Чи заавал намайг даагаарай. Чи заавал ингээрэй гэд бүх зүйлд нь yes гэж хариулдаг хүнийг тэр хүн хэрвээ хүсэж байгаа бол эн чинь зүгээр л чамайг ашиглаж байгаа хүн чиний дэргэд байна л гэсэн үг. Нөгөө талаас нь одоо өөрийнхөө хил хязгаарыг тогтоодог хүмүүст таалагдахын тулд ямарваа нэгэн үйлдэл хийхгүй өөртөө таалагдахын тулд хийдэг төрлийн хүмүүс яадаг вэ гэхээр би маш их ядарч байна. Тийм учраас найз нь чамайг ингээ очиж тосч авч чадахгүй нэ. Миний найз ингээ өөрөө хүрээд ирээ. Найз нь харин гой гэртээ ингээ хоолыг ингээ бэлдээд байжээ. Тийм учраас миний найз ингээ зүгээр шууд өөрөө хүрээд ирчих. Найз нь амар ядраад байна яг үнэндээ. Гэт шууд өөрийгөө ойлгуулж хэлнэ. Хосын харилцаан дээр яг яах вэ гэхээр хэрвээ тэр хүн зарчимтай байгаа бол яг тэр байдлаа шууд хэлэх хэрэгтэй. Чиний энэ байдал чинь миний зарчимд нийцэхгүй байна. Яагаад гэх юм бол би өөрийгөө ийм хүнтэй хамт байх хүн гэж бодохгүй байна. Чиний наад байдал чинь бид хоёрын харилцааг хөндлөхгүй байгаа юм шиг санагдаж байна. Тийм учраас чи энэ байдлаа өөрчлөх ёстой. Аль эсвэл өөрчилж чадахгүй бол магадгүй чиний байдлыг хүлээн зөвшөөрөх хүнийг чи олж авсан нь дээр ах. Би бол энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг хэлэх ёстой. Яа, тэр бүр ингээл намайг бүр амар хэцүү байлгасан. Тэр бүр ингээ ерөөсөө намайг ингээ тоохгүй байгаа. Тэр бүр ингээд ерөөсөө миний үгийг ерөөс сонсохгүй зөндөө л охтуудын зурган дээр зүрх тараал байдаг. Гэтэ би тэрэнд хайртай юм чинь тэрнтэй хамт байхгүй л болохгүй. Би тэрний төлөө зөндөө хөцүүлэхсэн. Тэр надад ч гэсэн хайртай гэсэн. Би тэрний үгэнд зөндөө итгэж гин. Тэр бол миний амьдралын цорын ганц. Яг тийж ярьдаг заяа. Энэ бол чи өөрөө хүндлэхгүй байна. Чи яагаад тэр хүнийг тэр хүн чамайг хүндлэхгүй байхад чи яагаад тэр хүнийг хүндлэх ёстой юм? Тэр хүн чамайг ойлгохгүй байхад чи яагаад тэр хүнийг гуйх ёстой юм? Яг л энэнтэй адилхан байхгүй юу? Тийм учраас сайхан сэтгэл үү эсвэл энэ хүнд таалагдах гэж хийж байгаа үйлдэл үү гэдгээ бодох ёстой. Сайхан сэтгэл гэхээсээ илүү хин нэгэн хүнд таалагдах гэж хичээдэг төрлийн хүнийг шинж чанараар нь тодорхойлоод авч үзэх юм бол нэгдүгээрт хит их уучлалт гойдаг. Та намайг ингээ уучлаарай, би ингэчлээ, би юм алдаа гаргачлаа. Би харилцаан дээрээ чамтай байхдаа ингээд алдцсан учраас чи намайг одоо ингээ буруугаар ойлгож байгаа бах. Намайг уучлаарай. Одоо энэн дээр би ингэчлээ, энэн дээр би тэгчлээ гэд тэр хүний чинь буруу байсан ч гэсэн чи уучлалтгүй байх ёстой юм шиг уучлалтгүй байдаг. Магадгүй жижиг сажиг одоо үл хүндтэйгээгүй байдал тэр бүх юм дээр нөгөө хүн чинь буулт хийж өгөхгүй байх юм бол чи төрүүлж буулт хийдэг. Яагаад тэгэх ёстой юм? Яагаад чи тэр хүмүүс буруу зүйлээ өөртөө ухамсарлаж чадахгүй байхад яагаад чи тэр хүний дэргэд байснараа буруутан болох ёстой юм? Тэр хүмүүс буруу хийсэн зүйлээ ойлгож чадахгүй байхад яагаад чи өмнөөс нь уучлалтгүй байх ёстой юм? Тэр хүнтэй хамт байсан нь чиний буруу биш шүү дээ. Тэмцтэй. Харин чи тэр хүнээс биш өөрөөсөө уучлалтгүй байх ёстой байхгүй юу? Уучлаарай намайг би ингээд чамайг өвтөж байгаа хүний дэргэд агаад уучлаарай. Чамайг өвтөж байгаа
чамд дургүй байгаа хүний дэргэд аваад уучлаарай. Чамайг үл хүндэтгэж байгаа хүний дэргэд аваад уучлаарай. Тийм учраас би одоо энэ хүнийг ингэ барих хэрэгтэй юм байна. Уучлалт гэдэг чинь өөрөөсөө гуйх уучлалт бол хамгийн нэн тэрхүүний одоо хэрэгцээ шаардлага байдаг. Тэр хүн өөрөөсөө уучлалт гуйж, өөрийгөө уучлж, өөрийгөө хайрлаж явах нь хамгийн чухал байдаг. Бусад хүмүүсээс те жоохон хоцроод ичих юм бол уучлаарай. Жоохон алдаад ичих юм бол уучлаарай. Те жоохон ингээд үл хүндэтгэхгүй мэдрэмжийг нь илэрхийлчих юм бол ууралчих юм бол яана тэр хүн ууралчих үү те би уучлаарай л гэж хэлэхгүй бол болохгүй гэж бодоод уучлаарай гэж байгаа юм бол no. Хамгийн түрүүний доторх мэдрэмж чинь чиний өөрийгөө бодож байгаа уучлаарай гэдэг мэдрэмж ахгүй юу? Чи тэр хүмүүсээс уучлахгүй байх хүсэхгүй байх юм бол уучлахгүй шаардлагагүй. Зүгээр чи тэр хүмүүсийн мэдрэмжийн төлөө ямарваа нэгэн тэгж үйлдэлхийг гимшил өөртөө авчрах шаардлагагүй, гимшил өөртөө төрүүлэх шаардлагагүй. Хоёртоо нь болохоор чамд дургүй бол чи өөртөө ч гэсэн дургүй болдог. Одоо жишээлх юм бол хүмүүс тэгдэг шүү дээ. Өө чиний энэ зүйл чинь таалагдахгүй байна. Өө чиний үс чинь таалагдахгүй байна. Өө чиний хувцс чинь таалагдахгүй байна. Өө чиний ааш цан чинь таалагдахгүй байна. Чиний зураг чинь таалагдахгүй байна. Сошиал хаяг чинь таалагдахгүй байна. Мэдгүй чи ямар амар эготой юм. Чи ямар амар ийм цантай юм. Ямар хамаатай юм. Тийм үстэй. Уучлаараа эготой зан гаргаад ингэж байгаа бол өөрөө гаргах юм хийж байгаа учраас л гаргаж байгаа байж болно шүү дээ. Тэгтэл тэр хүмүүст заавал те өөрийг нь ингэж хамаатуулж бодоол тэгэл тэнгуут нь одоо би тэрийг ингээл амар гүн гүнзгий хэрвээ би хин нэгэн хүнд таалагдахыг хүсдэг хүн байсан бол амар гүнзгий хүлээж авал яана энэ хүнд миний хувцас таалагдахгүй байна, яана энэ хүнд миний зан чанар таалагдахгүй байна, яана энэ хүнд ингээд байна гэж бодохгүй юу? Apple-ийн утсан Samsung-ийн чаржер багтдаггүй л үсттэй. Тэрнтэй адилхан. Яагаад тэр хүмүүст бид нэр тааруулж амьдрах хэвтэй юм? Бид нэр өөрсдийн гэсэн юмтай шүү дээ. Бид нэр өөрсдийн гэсэн зарчимтай шүү дээ. Бид нэр өөрсдийн гэсэн гоо үзэгсэлэнтэй, бид нэр өөрсдийн гэсэн үнцэнтэй, бид нэр өөрсдийн гэсэн амжилттай, мэдлэгтэй, боловсралтай, туулсан амьдралтай. Заавал хин нэгний амьдралыг өөрийнхөө харьцуулаад бодоол тэгснэ нөгөөгнийхээ хэлсүүг нь бодоол яана тэр намайг бүр тгийлсэн. Би амар царай муутай юм аа. Ямар хамаатай юм. Чи өөртөө л гоё байж байл болох байхгүй. Чи өөрийгөө л хайрлаж байл, өөрийгөө л байгаар нь хүлээн зөвшөөрж байл. Бусад хүмүүсийн юу гчлэх чинь чамд ямар ч хамаахгүй. Гуравтаа нь болохоор бусдаас хайрыг хүсдэг. Одоо хин нэгэн хүнд таалагдчих гал тэ нэг танилцсан залуудаа таалагдчих гал танилцсан залуудаа хамаг юмаа барьж гүгэл. За тэгэл нэг тэ шинээр танилцсан найздаа таалагдчих гал найзынхаа урдуур ингээл миний найз мундаг шүү, миний найз хөөрхөн шүү гэл яваал тэ. Найз нь тэгсэн чинь хоёлаа тэдэн цагт уулзъя гэл тэгсэн чинь өөрөө завгүй байсан мөртлөө бүр зав цаг гаргаж очиод тэ. Нөө тэг ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ чи завгүй бол завгүй гэдэг хэлэх хэрэгтэй. Хэрвээ чи хүсгүй бол хүсгүй гэдэг хэлэх хэрэгтэй. Ямар хүн хамгийн их алдаа гаргадаг вэ гэхээр штэ. Ямар нэгэн гаднаас хин нэгэн хүний хайрыг хүсээд нөгөө хүн нь тэр хайрыг нөгөөгүй, тэр хайрыг нь даагаагүй. Зүгээр л тэр хүнийг хаяад орхиод явчихгод тэр хүн хамаг юм алга болсон юм шиг амьдралынхаа зорилго нь тэр хүн байсан маашин. Тэгсэн чинь нөгөө зорилго нь ингээ явцсан ба штэ. Тэнгүүд тэр хүн шууд амар сэтгэлээр унж байгаа хгүй. Ёо, миний зорилго мөрөөдөл бүгдээрээ тэр хүнтэй хамт явуулчлаа. Хизээч битээ өөрийнхөө мөрөөдлийг нэг хүн дээр аваач. Хизээч битээ өөрийнхөө зорилгыг нэг хүнээс хамаатвал зүгээр хамгийн гол зүйл чинь юу вэ гэхээр тэр хүн байхгүй болсон ч гэсэн чи хайрыгаа дотроос гаргах хэвээр. Тэр хүн байхгүй болсон ч гэсэн чи ганцаараа өөрийгөө аз жаргалтай байлгах хэвээр. Тэр хүн байхгүй болсон ч гэсэн чи ганцаараа туртай газар очиж хэвээр. Яагаад заавал те тэгэл нэг хүнийг хүлээгээл за энэ хүнтэй хамт гоё энэ л киног үзэх шүү. Энэ хүнтэй хамт энэ л гоё хоолой гэдэг шүү гэсэн чи нөгөө хүн тэрийг тоохгүй. Тэнгүүт тэрийг ингээл хүлээж агаал дараа нөгөө хүн чинь амьдралаас чинь явчихгод яах вэ? Яа би ямар тэнэг юм бэ? Тэр хүний гомдоосондоо биш чи өөрийгөө гомдоосондоо харамсах байхгүй юу? Өөрийгөө гомдоосондоо маш харамсна. Тийм учраас зүгээр тэр хүн чиний мэдрэмжийг анзаарахгүй бол тэр хүн чиний юу хүсэж байгааг ойлгохгүй бол зүгээр л ганцаараа хий. Өөртөө хий. Тэг ингээ хүснээрээ амьдар. Бити ганцаараа кино театрт очиж кино үзэхээс те айж имээ бити ганцаараа хоол идэхээс чи уусаа эцэцэд ганцаараа л амьдрын ш. Дөрөвт нь болохоор чиний зүв байсныг батлах гэж хичээдэг. Энэ бүр ингээд маш олон хүмүүст байдаг зүйл. Яагаад вэ гэхээр за нэг хүнд те өөрийгөө ингээ ойлгуулчих юмсан. Би уг нь айгүй сайн хүн шүү дээ. Энэ хүн намайг муугаар ойлгочлоо. Нөө тэр хүний харах өнцөг байхгүй юу?
Тэр хүн чамайг тэ одоо ингээл цэцэг болгож харна уу, шарилж болгож харна уу, тэр хүний чинь дур. Чи ихтэй өөрийгөө сарнаа л гэж бодох хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш заавал би ингээд амар гоё цэцэг шүү, би ингээд хардаа амар гоё үнэртэй. Яг үнэндээ чи өөрөө өөрийнхөө гол үнцнийг олох хэрэгтэй, өөрөө өөрийгөө маш сайн хайрлах хэрэгтэй. Чи өөрийнхөө тавтагдахгүй зүйлийг олох хэрэгтэй. Заавал хин нэгэнд өөрийгөө баталж харуулах гал би амар сайхан сэтгэлтэй, би хүнлэг, би мундаг, би өөрийгөө ингэж гоё авч явдаг. Чи надтай хамт байх юм бол ийм байна шүү. Ямар ч тэг шаардлагагүй. Чи бусад хүнээс хайрыг хүсэх тусам тэр хүмүүс чиний дотоод хүний чинь харахгүй, тэр хүн чиний ингээ гаднаас ингээ хүрээлж байгаа одоо өөрийгөө тэр хүнд сайн харагдуулахын тулд бэлэг аваачж өгч байгаа бэлгийг чинь харна. Чи магадгүй гаднаас одоо ингэж өөрийгөө сайхан харагдуулахын тулд магадгүй гой үгнүүд хэлжсэн бол чиний тэр гой үгийг чинь сонсохыг хүснэ. Тэгтэл тэр хүн хизээж энэ дотор ямар хүн байна вэ гэдгийг бодож хайрлахгүй байхгүй юу? Тэр хүн хизээж за энэ хүн муухай аштай болчоор ийм байна. Муухай аштай хамт хайрлах гэхгүй байхгүй юу? Яг гэл чи анханасаа хамаг гоё юм бүгдийг гаргаад өөрийгөө амар сайн маркетинг хийгээд амар сайн рекламтцсан юм чинь. Яаж тэр хүн муу талыг хүлээж авах вэ? Тийм үстэй. Тэгэхээр зүгээр л ямар ч тайлбар тавих шаардлагагүй. Тэр хүн чамайг байгаарч ойлгохгүй байвал чи жүжиглэх шаардлагагүй, рекламдах шаардлагагүй, заавал өөрийгөө мундаг гэдгийг батлах шаардлагагүй, зүгээр л тэмдэнүүлтэй. Хүн яг юунаас олж тэгвэл өөрийгөө батлах гэж бүр ингээд дайраад идэв. Юунаас олж хин нэгэн хүнд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Бид нэр угаасаа л бүгдээрээ л нийгмийн амтан. Бид нэр энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Хин нэгэн хүмүүстэй бүгдээрээ амар гоё гар утас барьж хахад чи гар утасгүй байх юм бол чи гар утастай болохыг хүснэ үстэй. Яг л тэрнтэй адилхан. Бид нэр бусад хүмүүсийн явдаг замаар явахгүйгээр тусдаа зам гаргаад явахаас айдаг байхгүй юу? Тийм учраас бид нэр өөрсдийнхөө стандарт хэмжүүрт биш, бид нэр нийгмийн стандарт хэмжүүрээр амьдардаг. Тэгээ яг тэр стандартаа өөрийгөө тааруулах гэж хичээдэг. Тэр стандартаа чи таарахгүй байх юм бол би заавал таарах хэвээр, би заавал ийм байх хэвээр, би заавал энэ хүн шиг ингэх хэвээр гэж бодож өөрийгөө стресстүүлдэг. Тэгээ тэрний тулд би сайхан сэтгэлтэй байх хэвээр, би мундаг байх хэвээр, би хичээх хэвээр. Гэтэл яг үндэ чи хичээхгүйгээр ч гэсэн хүнд хайрлагдаж болно. Яг энэ дотоод хүнээрээ. Тийм учраас зүгээр л битгий хичээ ямарваа нэгэн зүйл дээр магадгүй ямарваа нэгэн чамайг хайрлахгүй хүн байвал энэ хүнээр бүр өөрийгөө хайрлуулах гэж араас нь гүйж битгий хичээ, битгий өөрийгөө батлах гэж хичээ, битгий өөрийгөө харуулах гэж хичээ. Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлээ хий. Өөрийнхөө төлөө хичээ. Битгий бусдын төлөө хичээ. Битгий бусдад өөрийгөө батлах гэж хичээ. Зүгээр л өөрийнхөө төлөө би өөрийнхөө юу хийхийг хүсэж чинь тэрийгэ хийхийн тулд хичээ. Битгий сайхан сэтгэлтэй байх гэж хичээ, битгий мундаг байх гэж хичээ, битгий зүгээр ингээ ухаалаг байх гэж хичээ. Зүгээр л чи юу хүсэж чинь чи тийм байхыг хүсэж байгаа л тэрнийхээ төлөө хичээ. Бусдад яаж харагдах чинь ямар ч хамаагүй. Тэр хүмүүсийн бодол эцсийн эцэст тэр хүмүүс чиний талаар маш бага бодно шүү дээ. Тэгээ бодсон ч яах вэ? Тэр хүмүүс хизээж хүхэхтэй тэр нэг тийм охин биш шүү, тэр нэг тийм залуу байсан шүү гэж бодож хүхэхгүй л байхгүй юу? Тийм учраас зүгээр л өөрийнхөө амьдар уусаа хинд ч чи таалагдах хэрэггүй, хинд ч таалагдах албагүй. Чи бол өөрийн гэсэн брэнд болохоос чи энэ трендийг дагах хэрэгтэй хүн биш. Чи зүгээр робот биш. Чи өөрөөрөө гарч ир, чи өөрийнхөө гоо үзэсгэлэнт тэтгэлтэй байвал тэрийгээрээ гарч ир. Хизээч Apple, Samsung шиг болох гэж хичээдгүй л байхгүй юу? Яг л тэрнтэй адилхан. Зүгээр л өөрийгөө сайжруулад, өөрийгөө хөгжүүлээд тэгэд өөрийгөө илүү гоё амьдрал байгаа гэдэгт итгүүлээд өөрийгөө илүү гоё гэрэлтүүлж амьдрах хэрэгтэй. За тэгээд энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Бүгдэнд нь love you guys.